Сайн байцгаана уу? Өнөөдрийн бичлэгээ өргөхөд бэлэн боллоо. Энэ түүх 1991 оны 3 дугаар сард Америкийн нэгдсэн улсын Ohio мужийн Мэдисон тойргийн нэгэн жижиг тосгоны оршуулгын газарт эхэлсэн. Булшны чулуунуудын дунд нэгэн цогт сэвдэж байгааг олсон нь 15 настай Джессика Линкен байлаа. Түүний түүх бол олон жилийн турш тайлгдаагүй нэгэн гэмт хэргийн онцлог болсон юм. Джессика Хэклбери Хаус гэдэг нэртэй гэр бүл эсвэл сургуулийн асуудалтай өсвөр насныхыг дэмжих төвд амьдардаг байв. Джессика шиг хүүхдүүдийн хувьд тэр төвд хэдэн 7 хоног байж мэргэжлийн зөвлөгөө авч асуудлаа ярилцах нь ердийн хэрэг байлаа. 1991 оны 3 дугаар сарын 15-ны өдөр оройн 6 цагийн үед түүнийг хамгийн сүүлд амьд байхад нь төвийн ойролцоох автобусны буудал дээр харсан байдаг. Тэр өдөр Джессика руу хэн нэгэн залгасан гэж байсан. Бас гэр бүлийнхнээсээ нэгэнтэй муудалцсан гэсэн яриач байв. Джессика тэр орой төв рүү буцаж ирээгүй бөгөөд төвийн ажилтнууд түүний ээж рүү залгаж хэлжээ. Джессикагийн гэр бүлч сүүлийн үед охиныхоо асуудалд их санаа зовж байсан учраас шууд цагдаад мэдэгдсэн юм. 2 хоногийн дараа 3 дугаар сарын 17-ны өдөр нэгэн тосгоны иргэн оршуулгын газар дотор нэгэн цогцсолж цагдаад мэдэгдснээр мөрдөн байцаал эхэлсэн. Энэ нэрийг бараг 20 жил үргэлжилсэн урт мөрдлөг болж хувирсан юм. Юу болсон бэ гэдгийг бүрэн ойлгохын тулд Джессика хэн байсан, ямар ертөнцид амьдарч байсан, юу түүнийг автобусны буудлаар очиход хүргэсэн гэдгийг мэдэх хэрэгтэй. Джессика 1975 оны 9 дугаар сарын 24-нд Америкийн нэгдсэн улсын Ohio мужийн Колумбус хотод төрсөн. Түүний эцэг эх түүнд үнэхээр их хайртай байсан ч Джессика 3 настай байхад нь тэд хоёр тийш болов. Тэгээд тэр цагаас хойш Джессика аав ээж хоёрынхоо хооронд явж хоёр өөр гэрт ээлжилж амьдардаг болсон. Цалсан гэр бүл дундх амьдрал охинд амар байгаагүй. Ахлах ангидаа Джессика бол онд сурагч байсан. Сурлах сайтай онд сурдаг хүүхэд байсан болохоор хүндэт самбарч Жорж байлаа. Бас сургуулийн хөл бөмбөгийн багийн дэмжигч охидын бүрэлдэхүүнд багтдаг. Гэхдээ 1991 оны ихээр асуудлууд эхэлсэн. Джессика Шон Томпсон гэдэг 18 настай сургуулиасаа гарсан залуутай үерхэж эхэлсэн бөгөөд Джессикагийн эцэг эхэн дургүй байсан. Ээж нь Шоныг охиныхын зорилгод саад болдог, муу үлгэр дуурайл үзүүлэх хүн гэж боддог. Шонтой үерхэх нь Джессикагийн сурлагад нөлөөлж дүн нь муудсан, хөгжөөн дэмжигчдийн багийг орхисон, хичээлээ тасалж найзуудтайгаа уулзах нь багасжээ. Джессикагийн аав ээж хоёр охиноо яах ёстойг мэдэхгүй байсан. Тэд түүнтэй ярилцаж нөхцөл байдлыг өөртөө засах гэж оролцсон ч Джессикагийн бүх анхаарал зөвхөн Шон дээр л төвлөрсөн байлаа. 1991 оны 3 дугаар сарын 4-нд Джессикагийн эцэг эх маш хэцүү шийдвэр гаргасан. Тэд Джессикаг Хэклбери Хаус гэдэг өсвөр насныхан зориулсан төв рүү явуулсан юм. Энэ нь шийтгэл биш харин гэр бүлийн зөрчил эсвэл хувийн асуудалтай хүүхдүүдэд зориулсан зөвлөгөө өгдөг газар байлаа. Тэдний бодлоор энэ төв түр хугацаагаар амьдрах нь Джессикад өөрийгөө дахин олоход тус болно гэж найдсан. Гэвч Джессикад тэнд сэтгэлээр унаж ээжтэйгээ уцаар их маргалдаг байв. Хэдийгээр ээжтэйгээ байнга маргалдаж байсан ч ойр дотныхны ярьж байгаагаар бол Джессика үнэндээ өөрийгөө олж авах гэж ихчиж байсан гин. Фостер Чапел оршуулгын газар нь Колумбус хотоос баруун өмнө зүгт 30 км орчим зайд баруун Джефферсон хэмээх газар байрладаг. Энэ газар нарийн шорон зам дагуу байралтай жижиг газар. Энэ газар нутгийн хүмүүс өнгөрсөн төрөл садандаа цэцэг өргөхөөр ирэхэд хэрэгэлдэг чимээгүй аслагдсан булан гэж хэлж болно. 1991 оны 3 дугаар сарын 17-ны нэм гарагт энэ газар зүгээр л намгүн байсан. Гэхдээ нэгэн хашааны ард тал руу харсан хэсэгт цэцэгтэй зүйл олж харжээ. Эхэндээ тэр энэ нь хаягдсан хувцас эсвэл хогл болов гэж бодсон. Гэхдээ төхөж очиход цогц байв. Тэр дайруу цагдаа дуудаж шалгалт эхэлсэн. Тэгтэл тэр зогцос Джессика ким болохон тогтоогдсон. Тэр үед урагдаж хүзүүнд нь орооцолсон хөхний даруулга ганц гэртээ оймсол байжээ. Бие дээр нь гидснээс хөх хүртэл бүр толгой гарын орчимд олон зүссэн шарх сорь байсан. Тэр шөнө их бороо орсон тул газар нойтон байв. Бороо олон чухал нотлох баримтыг устгаж мэдэх байсан. Тиймээс мөрдөгчид газарт үлдсэн мөр уул мөрийг хаж эхэлжээ. Мөрдөгчид харахад Джессикагийн хөлийн мөр оршуулгын газрын хаалганаас эхлээд оршуулгын газрын дотгошоо орсон байсан. Замын хажуу дахь жалганд мөн хөлийн мөр байв. Мөрдөгчид борооны үсэнд орсон зөөлөн хөрсөн дээрх уул мөрийг судлахад хэд хэдэн чухал баримт олдсон. Хөлийн мөр оршуулгын газрын хашааны ойролцоо хүрээд хин нэгэн хашаад авч гарсан бололтой уул мөр тэнд үлдсэн байлаа. Бас уснаалцсан скошны хэсэг хэртэй амьс олдсон. Хөлийн мөрүүд нь булшны ардуур байсан бөгөөд яг л айж зүхтааж байсан хүнийг гүйсэн зам шиг харагдаж байв. Булшны ард сөхөрч газар налсан улмөр байсан. Джессика хин нэгнээс зүхтаж ам тэмцэж байсан нэлт. Гэвч харанхуй төмөр хашаа харж чадаагүй бололтой шууд мөргөд унжээ. Тэгээд алуурчинд баригдсан. Джессикагийн биеийн дээрх гэмтлүүдээс харахад тэр хашааг их хурдаар мөргсөн нь илт байсан. Үүнээс болж ухаан алдсан бололтой.
Энэ үед алуучин түүнийг гүйцээд газарт байсан нэгэн булшны чулуугаар зогсон байж болзошгүй байв. Цагдаа нар цогцсны ойролцох газрыг шалгаж яваад нэг булшны чулуу яг хажууд нь байсныг олж харсан. Цагдаа нар хашааны нөгөө талд хоёр хуваагдсан булшны чулуун хэсэг олсон ба дээр нь цусны улмуур байжээ. Шүүх шинжилгээнийхэн яг тэр булшны чулуугаар л Джессикаг зогсон гэж үзсэн. Гайхалтай нь оршуулгын газраа нэгжлэг хийх үед алууршны ямар ч тодорхой улмуур олдоогүй. Тэр газарт зөвхөн Джессикагийн мөрөл байлаа. Джессикаг олсон хүн ихэд сандралтай байсан ба харсан зүйлээ ярихдаа хоолон чичирч байв. Цагдаа нар түүнийг сэжигтүүдийн жагсаалтаас шууд хассан. Харин оршуулгын газар болон эргэн тойронд нь Джессикагийн буцаад хувцас, цүнх, үнэмлэх ямар ч зүйл алдаагүй. Цагдаа нар алга болсон хүүхдийн бүртгэлийг шалгаж байгаад энэ зохицос Джессика болохыг тогтоосон. 2 хоногийн өмнө ээж нь охиндоо санаа зовж түүнийг төвөөс гараад орой буцаж ирээгүй тухай мэдэгдсэний дагуу цагдаа тандсан байв. Цогцолсны маргаас нь задлан шинжилгээ хийгдсэн. Шинжээчид Джессика 3 сарын 15-ны орой эсвэл 16-ны өглөө нас барсан байх магадaltaй гэж үзжээ. Түүний биед ширүүн тэнцлийн улмуур байсан. Гар хөл дээр нь хөхнийц, хөлн дээр нь зулгаралт, дахин зогсон шархч байв. Цусны улмууртай булшны чулуу байсан тогтоогдсон бөгөөд яг тэр чулуугаар л түүнийг алсан гэж мэрэгчлэлтнүүд үзсэн. Гэхдээ энэ бүх мэдээлэл илүү их асуулт үүсгэсэн. Яагаад тэр уулархаг эзгүй оршуулгын газар руу утсан юм бэ? Шүүх шинжилгээний талин Джессика цугтаж яваад хашаа мөргөө дунсан. Магадгүй ухаан алдсан байж болох талаар дурдсан. Энэ ухаан алалт нь түүнийг баригдахад хүргэсэн. Харин хэн түүнийг хөөж байсан бэ? Яагаад түүнийг тэнд аваадсан юм бэ? Тэр үеийн цаг агаар харин нэг талаараа мөрдөгчдөд ашигтай байсан. Хүйтэн бороотой байсан болохоор Джессикагийн цогц ба биед үлдсэн нотлох баримт харьцангуй сайн хадгалагдсан. Хэрвээ энэ явдал зун болсон бол задрал илүү хурдан явагдаж нотлохоо байхгүй болох магадaltaй байжээ. Задлан шинжилгээний үеэр түүний биед үрийн шингэн илэрсэн. Үүнийг ДНХ шинжилгээнд оруулсан бөгөөд шинжээчид бэлгийн автал нас барахаас 2-4 цагийн өмнө болсон гэж тогтоожээ. Гэхдээ 1991 оны үед ДНХ шинжилгээ дөнгөж хөгжиж эхэлж байсан тул энэ нь гэмт хэрэгтнийг олоход хангалттай мэдээлэл биш байлаа. Тэр газрын цагдаагийн аль бих жижиг техникч мөн хүн хүч цөөхөн байсан. Тиймээс тэд Охайо мужийн мөрдөн бацах товчооны тусламжийг авчээ. Мөрдөгчид эхлээд Джессикагийн гэр бүлийнхэн болон төвийн ажилтнуудтай ярилцсан. Джессикагийн ээж нь уйлан охиноо ердөөл энгийн нэгэн өсвөр насны охин байсан гэж хэлжээ. Гэтэл тэр муу найз залуутай болсноор бүх зүйл өөрчлөгдсөн. Охин нь хичээлдээ анхаарахгүй сурлага нь муудаж эхэлсэн. Джессикагийн ээж охиноо найз залуугаас нь хол байлгах гэж хичээх тусам Джессика улам зөрүүдлэж хичээл таслах болсон. Джессикагийн ээж ярихдаа охинтойгоо харилцаа их муудаж байсан учраас 2-7 хоногийн зөвлөгөө авах хөтөлбөр тамруулахаар болсон гэв. Хөтөлбөрийн хугацаанд Джессика төвд амьдрна гэж тохирсон байсан. Харин тэр төв оройн 11 цагаас хойш гадагшаа гарч болохгүй гэсэн хатуу дүрмтэй. Тэр төвийн хажууд автобусны буудал байдаг байсан. Тийм болохоор хүүхдүүд хотын доторх зарим хэсэг рүү явахдаа ихэвчлэн тэндээс автобусанд суудаг байж. Джессикагийн ээж хэлэхдээ охинтойгоо хамгийн сүүл уцаар ирсэн нь 3 дугаар сарын 15-нд байсан гэжээ. Джессика тэр өдөр төвөөс гарч яваад дахин эргэж ирээгүй тул төвөөс залгаж ээжд нь мэдэгдсэн. Ээж нь Джессикаг мэддэг бүх хүмүүс рүү залгасан ба эцэст нь Джессикагийн найз залуу Шон руу залгав. Гэтэл Шон хэлэхдээ Джессика надтай байхгүй гэжээ. Төвийн ажилтнууд энэ нэрийг ихэд зочирдсан. Тэдний хэлснээр Джессика 3 дугаар сарын 15-ны өдөр төвд байсан бөгөөд 4 цаг зөвлөгөө авах байсан ч ирээгүй. Оройн 8 цагийн үед Джессика өрөөний найздаа найз залуутайгаа худалдааны төвд уулзахаар боллоо гэж хэлээд гарсан. Өрөөний найз нь Джессикаг автобусны буудлын дээр ганцаараа зогсож байхыг харжээ. Ингээд мөрдөн байцаагчид Джессикагийн найзуудтай ярилцахад нэг найз нь хэлэхдээ Джессика саяхан найз залуу Шонтой муудалцсан. Тэд байнга салж нийлдэг байсан ч тэр орой худалдааны төвд уулзахаар болсон байсан гэж хэлжээ. Ингээд мэдээж хэрэг Шон мөрдөгчдийн анхаарлыг татаж эхлэв. Гэхдээ тэд түүнийг олох гэж оролцсон ч тэр алга болсон байв. Тодорхойлбол Шон болон түүний 3 найз хамтдаа хотыг орхиж Флорида руу явсан байжээ. Энэ нь цагдаагийнхны хувьд анхаарал татах зүйл байлаа. Учир нь тэд Джессикагийн цогцос олдохоос яг өмнөх өдөр явсан байв. Цагдаагийнхан Шоны машиныг 90 сурвалжлах зар гаргаж бусад мужийн мөрдөгчтэй холбогдож эхэлсэн. Учир нь түүнийг аль болох хурдан олж байцаах шаардлагатай байсан юм. Харин энэ мэдээ олон нийтэд хүрсний дараа зарим хүмүүс хэрэгтэй байж болох мэдээлэл өгсөн. Нэг оршин суугч оршуулгын газрын хойд толын зам дагуу хаягдсан джинсийн өмд пүүз олсон бөгөөд цагдаагийн газар тавьчирч өгчээ. Джессикагийн ээжийн тусламжтайгаар мөрдөгчид энэ джинс пүүз нь үнэхээр Джессикагийнх гэдгийг тогтоосон. Гэсэн ч үлдсэн хувцас нь олдоогүй. Цагдаагийнхны таамгаар алуурчин түүнийг оршуулгын газар орхисны дараа
машинтай зугтах замдаа хувцсыг нь зам дагуу хаяж орхисон бололтой. Удалгүй цагдаа дахин нэг чухал дуудлага ирсэн. Энэ нь алуушны талаар тодорхой дүр зураг гаргаж магадгүй мэдээлэл байлаа. Дуудлага өгсөн хүн баасан гаргийн орой 9 цагийн орчим ажилд хараад оршуулгын газрын ойролцох замаар алхаж явсан аж. Тэгээд тэр замын хажууд гэрлэн мунтарсан машин зогсож байсныг мөн оршуулгын газраас гүйж гарч ирж буй хар арьстай эрийг харсан гэж мэдүүлжээ. Энэ мэдээлэл маш чухал байсан. Түүнчлэн Джессикагийн хэрэгт хамаатай байж болох бусад нотлох баримтыг лабораторид шинжилгээнд өгсөн ч албаных нь найдаж байсан шиг гэмт этгээдийн хурууны хээ олдоогүй. Хэрвээ байсан ч бороо чийг хүүтний улмаас арилсан байх магадaltaй гэж үзжээ. Ингэж цагдаа нарын гар дээр зөвхөн ДНХ-ийн дээжил үлдсэн. Гэвч асуудал нь хэнийхтэй энэ ДНХ-г харьцуулах вэ? Мөрдлөг үргэлжилсээр байсан ч с ิจ гтэн илэрхгүй байсаар байлаа. Удалгүй мөрдөгчид Шон болон түүний найзуудыг олжээ. Тэдний машин Жоржиа мужид олдсон бөгөөд мөрдөгчид бүх залуусыг байцаасан. Шон эхнээсээ л би тийм юм хийгээгүй гэж үгүйсгэжээ. Тэр Джессика нас барсан тухай мэдээд их сандарсан уйлсан. Шон хэлэхдээ сүүлчийн удаа би 3 дугаар сарын 15-ны өглөө уцаар ирсэн. Муудалцсан гэхдээ орой уулзна гэж бодож байтал тэр ирээгүй гэжээ. Цагдаа нар түүнээс яагаад хотоос зугтсан тухай асуухад Шон надад хулгайн хэрэгтэй холбоотой шүүх хурал байсан. Тиймээс Флорида руу зугтсан гэжээ. Шон болон түүний хамт явсан 3 найзын хувьд хэрэг гарсан өдөр өөр газар байсан гэх нотлохоо батлагдсан. Түүнчлэн бүгдээс нь ДНХ авч Джессикагийн биед олдсон ДНХ-тэй харьцуулсан ч хинэн ч тохироогүй. Ингээд мөрдөн байцаалт илүү өргөн хүрээтэй болж Колумбус хотод өмнө нь эмэгтэйчүүд рүү халдсан гэмт хэрэгтнүүдийн бүртгэлийг шалгасан. Цагдаа нар ижил арга барилаар гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгтнүүдийг жагсааж тэднийг шалгаж заримыг нь ажиглалтанд авчээ. Гэвч ямар ч үр дүн гарсангүй. Оршуулгын газрын улмөр Джессика хэн нэгнээс сутаж байсан гэдгийг харуулсан ч гутлынхээ тодорхойгүй байсан тул с ิจ гтэн тогтоож чадаагүй. Сар сараар жил жилээр энэ хэрэг гацаж урагшлахгүй болов. Хэвлэл мэдээлэлч тухайн үед энэ нэргийн талаар нэлээд мэдээлж байсан. 1999 онд тайлагдаагүй нууцуд нэртэй нэвтрүүлэгт энэ нэргийг танилцуулсан ч ямар ч шинэ баримт мэдүүлэг авч чадаагүй. Джессикагийн ээж интернет сайтуудад уйлан гуйсан пост оруулж байсан. Гэр бүл нь оршуулгын газрын хашааны хажууд модон кросс байрлуулж дурсгалыг нь хадгалсан юм. Харин мөрдөгчид өөрсдийн хадгалж байсан баримтуудыг үе үе дахин нэгтэлж шинэ технологи тус болж магадгүй гэж найдаж байв. 1998 онд үндэсний хэмжээний ДНХ бүртгэлийн системийг гаргасан. Энэ нь гэмт хэрэгтэй холбоотой хүмүүсийн ДНХ мэдээллийг бүртгэдэг ба улмөр, бэлгийн хүчирхийлэл зэрэгтэй холбоотой нотлохыг таньж хинтээ тохирохыг шалгахад ашигладаг. Харамсалтай нь Джессикагийн биед үлдсэн ДНХ-ийн дээж тухайн үед шууд бүртгэгдэх боломжгүй байв. Харин 2008 он болтол технологи хөгжиж тэр дээжийг оруулах боломжтой болсон. ДНХ-г бүртгүүлмэгц Марвин Ли Смит Жуниор хэмээх 51 настай эрийн ДНХ-тэй таарсан байв. Энэ хүний нэр өмнө нь Джессикагийн хэргийн мөрдөн байцаалтад огт дурддагдаж байгаагүй. Цагдаа нар Смитийн тухай мэдээлэл цуглуулж үзэхэд тэр тухайн үед Джессика байсан төвийн ойролцоо амьдарч байсан. Смит өмнө нь хүчингийн хэрэг, дээрэм халдлагын эргээр олон удаа яалавч байсан ба Джессика алагдсан 1991 оны үед хүчингийн хэрэгт холбогдож батлан даалтаар суллагдсан байжээ. Смит 1991 оны 8 дугаар сард Колумбус хотод хүчин хийх гэж оролцсон. Хүн улгайлсан гэмт хэрэгүүдээр яалавч бараг 9 жил хоригдсон. Тэр 2000 онд тэнсэн суллагдаж хойд Каролина руу нүжээ. Ингэж л ДНХ үндэсний мэдээллийн сангийн системд түүний ДНХ орсон юм. Түүний түүх аимшигтай байв. Тэр автобусны буудлын дээр охтыг олж харж дайрдаг байсан. 2008 оны 4-р сарын 9-нд мөрдөгчид хойд Каролина дахь Смитийн гэрээ үүдэнд очиход ямар ч эсэргүүцэл үзүүлээгүй. Смитийг баривчилсны дараа мөрдөгчид Смитээс Джессикаг мэдхүү өмнө нь холбоотой байсан уу гэж асуухад тэр бүх зүйлийг үүсгэсэн. Хэдийгээр цагдаа нар түүний ДНХ Джессикагийн хэрэгтэй таарч байгааг хэлсэн ч Смит ямар ч хариу хэлээгүй. Бүх байцаалтын турш Смит хэрэгээ үлээхгүй нэг ч үг хэлэлгүй байсаар байв. Түүнийг Охайо муж руу авчирч албан ёсоор хулгай, хүчингийн хэрэг, онц настай хүн амны хэрэг гэсэн 3 зүйл ангаар буруутгасан. Смит Джессикаг автобусны буудлаас хүчээр авч явсан. Учир нь тэр өөрийн дараагийн хохирогчоо яг ийм байдлаар олдог байв. Тэр Джессикаг машинаараа ойролцоогоор 30 км-ийн зайд орших эзгүй газар аваачиж замын хажуу зогссон. Тэр Джессикаг хувцас тайлахыг шаардсан. Үүний дараа юу болсон тодорхой. Джессика машин дотроос цухтааж чадсан. Тэр машинаас хагас нүцгэн гараад зам дагуу гүн жалга даваад хашаа даван оршуулгын газар руу орж булшны ард нуугджээ. Гэхдээ харанхуйд оршуулгын газрын хашааг харж чадаагүй бөгөөд төмөр шам үргэж хүчтэй унсан. Энэ үед Смит түүнийг гүйцэж ирээд түүнийг цухтаасан гэж уурлаж газар байсан булшны чулуугаар Джессикаг зохиж амийг нь хөнөв.
Гэмт хэргийн дараа тэр Джессикагийн хувцас эд зүйлсийг машинтаа явж байхдаа замаар хаяж хэрэг үйлцэн газраас зугтсан. Прокурорууд энэ хэргийг хүнд гэмт хэрэг гэж үзэн ялын дээд хэмжээг буюу цаазаар авах ялыг шаардах бодолтой байсан. Харин 2009 оны 20 дугаар сард Смит цаазаар авах ял сонсч магадгүйгээ ойлгоод эцэст нь өөрөө буруугаа хүлээжээ. Смитийн буруугаа хүлээсэн мэдүүлгээр шууд яллах боломж бүрдэж шүүгч Смитэд бүх насаар нь орхиол оноосон. Харин 30 жил өнгөрсний дараа түүнийг тэнсэн судлах эсхийг дахин хэлэлцэх боломжтой гэж хэлв. Джессикагийн гэр бүлийнхэн шүүхийн дараа сэтгүүлчдэд хэлэхдээ ямар ч ял охиныг минь буцааж өгөхгүй. Энэ хүн дахиж хизээж хинт ч хор хохирол учруулахгүй болсон гэдгийг бодоход сэтгэл тайвширч байна гэжээ. Өнөөдрийн имшлэг энэ хүрээ дуусаж байна. Дараагийнхаа мэтлэгээр уулзцгаая.